Өглөөний мэнд хүргэе ирэх үзэгчтэй кофе цай ярилцлагын нэвтрүүлэг маань үргэлжлэн та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Бид энэ удаагийн зочин хойморт маань Мөнх Тэнгэр онц төрийн бус байгууллагын сургалт эрүүл мэндийн албаны багш Отгон Баяр, сургалт эрүүл мэндийн албаны багш Отгон Баатар нар хүрэлцэн ирсэн байгаа. Та бүхэнд шинэ өглөөний мэндийг хүргэе. За баярлалаа. Телевиз үзэж та бүхэн ч гэсэн энэ өглөөний мэнд хүргэе. За мөн бидэнтэй хамт студид маань ярилцахаар хөтлөгч Сувдаа маань ажиллаж байгаа өглөөний мэнд Сувдаа. Аха. Эрхэм үзэгчдээ дахин өглөөний мэндийг хүргэе. Мөн зочдод өглөөний мэндийг хүргье. Цаагид өглөөний мэнд хүргэе. Тэгэхээр бид бүхэн та бүхнийг Kagome жуусээр дайлах гэж байна. Энэ бол С витамин болон төмрөөр баялгаараа алдартай энэхүү жуусыг дайлж явах хооронд яриагаа эхлүүлж явах. Шингэн жимс гэж байна тийм ээ. Тэгэхээр Мөнх Тэнгэр онц төрийн бус байгууллага нэрнээсээ за тэгээд манай хоёрыг хараад бас үзэгчд маань ерөнхийдөө нэг бодож байгаа болоо. Төрийн бус байгууллагын талаар, үйл ажиллагааны талаар. За тэгэхээр телевиз үзэгч та бүхэндээ энэ өглөөний ямар амгалан айлтгая. Тэгэхээр Мөнх Тэнгэр онц төрийн бус байгууллага маань ер нь 2012 оноос эхлэн өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бас их өвөрмөц онцлогтой тийм үйл ажиллагаа Тэнгэрийн үед явуулдаг ийм байгууллага юм байгаа маань. Тэгэхээр Мөнх Тэнгэрийн онц төрийн бус байгууллага маань Мөнх Тэнгэрийн түлхүүр мөнгө саруул гэж сайхан бид нэр гэгэнтэн багштай. Мөнх Тэнгэрийн түлхүүр онц мөнгө саруул багш маань 2012 оны 6 сараас эхлээд Мөнх Тэнгэрээс өгсөн тэр үйл даалгаврыг хүлээн авах. Өөрөө тэрийг бие сэтгэлдээ мэдэрч таниад тийм ээ Тэнгэрийн одоо тэр их үүрэг санааг одоо хүн төрлөختөнд хүргэх тэр их гайхамшигтай үүрэг авсныг одоо өөрийнхөө бие сэтгэлдээ зориулээд өнөөдрийн хүртэл энэ төрийн бус байгууллага маань их Монгол түмнийхээ төлөө эх орныхоо төлөө сайхан одоо тийм үйл ажиллагаа явуулж байгаа юм байгууллага юм байна. Тэгээ энэ 3 жилийн хугацаанд ер нь 300 гаруйтай тийм Тэнгэрийн үүлийг Мөнх Тэнгэрийн өгдөл зарилгын дагуу ийм үйл ажиллагаагаа өнөөдрийг хүртэл явуулсаар байгаа гэрлээ. За мэдээж энд ямар үйл юу явуулсан бэ гэдэг маань бас сонин. Тэгэхээр Монгол орны маань одоо газар ус, ууд, ус хайрхад тэдний нууцыг таних, мэдэх бид нар тэр уул усныхаа тэр одоо эрхшээлийг таньж мэдснээрээ уул устайгаа ойрхон байх Монгол хүн гэдэг маань тэр яагаад тийм зүрх сэтгэлээрээ тийм холбоотой байдгийг тийм ээ хүн гэдэг чинь өөрөө дотоод талаас нь харах юм бол бас өөрийн галтаа сэтгэлтэй тийм ээ тэгэхээр тэр Монгол хүний тэр галыг асаах тэр их гайхамшигтай хүн ардынхаа төлөө Монгол хүнийг жинхэнэ тэр онцлогтой Монгол хүн байсан тэр тал руу хэлбийсэн Монгол түмэндээ хандсан энэ их олон сайхан үйлийг одоо ингээд зохион байгуулад өнөөдрийг хүртэл ингээд явж байна. Мөнх Тэнгэрийн онц төрийн бус байгууллага байгуулагдсан цагаас хойш маш олон үйл ажиллагааг Монгол хүнд зориулж шүү дээ тий. Монгол хүнд зориулж явуулж ирсэн гэж байна. Онцгой л нэгийг дуртаад бас үзэгчтэй одоо яг ойлгомжтой байдлаас нь тайлбарлавал яг ямар үйл ажиллагаа явуулдаг вэ Монгол түмэндээ зориулж. Ерөөсөө хүн одоо бидний энэ цаг үед одоо та бид өнгөрсөн 100-ыг үдэж шинэ мянгантаа золгож байгаа гайхамшигтай ард түмэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүний биеийг олоод одоо энэ орчлон дээр мэдлэгтэй бүхэл бүтэн 100-ыг дамжиж амьдрна гэдэг бол их ховор хувь заяа. Тэгэхээр яг энэ цаг үед багшийн маань явуулж байгаа энэ үйл ажиллагаа маань бид нар энэ ертөнцид ирэхдээ чухам ямар өгөгдөлтөй ирсэн юм бэ? Юу хийхээр ирсэн юм бэ? Бид нөгөө илдэгчтэй нөгөө амтай болгон сүнстэй, амьгүй болгон эзэнтэй гэж ярьсан. Энэ уул усыг минь аргадаж ингэж янзалж одоо тэгснээрээ Монгол хүний одоо зүн бэлэг сэргэж, хямран сэргэж тэгснээрээ энэ сайхан Монгол орноо дахин мандуулах энэ Тэнгэрийн цаг айсуу гэж тэдгээс өдий болт зөндөө их олон хүмүүс хэлсэн байдаг. Тэгэхээр энэ цагт ороо багшийн минь хийж байгаа энэ үйл ажиллагаа маань одоо нийт манайх 3 жилийн хугацаанд 500-аад хүн одоо яг энэ багштай маань нэгдээд байна. Тэгээ бид нарыг дэмждэг маш их олон хүмүүс байгаа. Өнгөрсөн хугацаанд одоо бид нарыг дэмжиж одоо UB Pass бид нар хэд хэдэн удаа олон нийт хандсан арга хэмжээ зохион байгуулсан. Тэгээд энэ арга хэмжээнүүдэд байнгын тогтмол ирдэг тийм хүмүүс хүртэл байгаад байгаа. Тэгэхээр энд сууснараа хүмүүс юу олж мэдээд байгаа юм бэ гэхээр төрсөн эрдэм танигдаж гарч ирж байгаа. Энэгээр маш гайхамшигтай. Тэр хураан дуу, уухаан дуугаар
тэр хүн үнэхээр цаанаасаа ирсэн өгөгдөл нь ямар юм бэ? Эх орныгоо төлөө дэлхийд дахны төлөө тэр хүн юу хийхээр ирсэн? Тэр сэтгэл нэг омогшиж босч ирж байгаа. Тэр нэгээр их гайхамшигтай байгаа. Багшийн энэ лекцэнд суусныхаа дараагаар бид нартай их олон хүн холбогдож ирсэн. Тэг ямар сони энд ингэ сууснаас хойш яг сони юм бичээд авах боллоо. Энэ бичсэн бичиглэлийг минь тайлж өгөөч энэ гэсэн ийм их сонин зүйлүүд их байж идэг. Хүний дотоод мөн чанарыг гаргаж өгдөг. Тэр дундаа Монгол хүний одоо омогшил, Монгол хүний одоо зан авир одоо юу гэдэг юм те Монгол гэсэн бахархлыг гаргаж өгдөг лекц сургалтууд болон үйл ажиллагаанууд явдаг гэж би өвдөө ойлгож байна. Нэг зүйл санагдаад байна л да надад. Юу вэ гэдгсэн. За Монгол гэдэг ард түмэн олон улс дэлхийн тавцанд бол мэдээж дэлхийн талыг эзэлж явсан тий хүчирхэг ард түмэн Монгол хүн рүү онцгойлон чиглэсэн гэд тэгэхээр бас нэг одоо чадамжийг нь үлээд байна гэж ойлгож болох уу? Тэгэлгүй яах вэ? Ер нь Монгол хүн болоод маш их онцлогтой. Яг өнөөдрийн байдлаас харах юм бол энэ онцлогоо бид нар олж харж чадахгүй байгаа нь жоохон харамсалтай байна. Монгол хүмүүс чинь ер нь одоо хүн төрөлхтнийг 2-3 удаа хүнд хэцүү үед нь аварцсан, дэлхийгээ засаж төвхнүүл чадсан тийм агуу туршлагатай жинхэнэ хүнийг дотоод мөн чанараас нь ойлгож мөнгө тэнгэртэйгээ холбоотой байж одоо Монгол орныг болон дэлхийг одоо олон удаа байлдан дагуулж жинхэнэ одоо мөнгө тэнгэрийн тэр хүн төрөлхтөнд хэрэгжүүлэх тэр хуулийг одоо дагаж мөрдүүлж чаддаг тийм гайхамшигтай хүмүүс. Гэтэл өнөөдөр бид нэр монголчууд маань ямар байдалд байна вэ гэхээр ер нь нийгмийн одоо амьдарч байгаа энэ цаг үетэйгээ нийлсэн байдлаар юмыг дандаа гадна талаас нь харсан тийм ээ хүний жинхэнэ мөн чанар дотоод мөн чанар талаас нь тэр сэтгэл дал тухамсар сүнс талыг нь орхигдуулсан ийм сул талаасаа бодоод нөгөө монгол хүний гайхамшигтай тэр онцлог давуу талууд одоо хоцорчод байна гэж ойлгож болно. Монгол хүн чинь яагаад бид нэр хөх толготоо гэдэг байгаа юм. Ийм цөөхүүдхнээ байж одоо энэ дэлхийг төхнөөсөн тэр өнгөрсөн тэр үеийн түүх бидний өмнө одоо гарцаа байхгүй мэдсээр байж өнөөдөр яагаад ингэж одоо нийгэм маань унчаад байна. Энэ болгон маань бидний өөрөө дотоод сэтгэл тэр далд байгаа ухамсартай нь холбоотой. Өнөөдөр бид нэр сэтгэлгээндээ өөрчлөлт гаргаснараа монголчууд маань эргээд одоо тэр их сайхан цаг үеийг одоо цогцлох, бүрдүүлэх тийм шин цаг үеийн босгон дээр ирсэн байгаагаар мэдрэх хамгийн чухал болчиход байна. Тэгэхээр өнөөдөр бид нэр ер нь ойлгох ёстой одоо ягаад гэвэл зүгээр шинжлэх ухааны талаас нь харахад бид нэр юмыг зүгээр гадна талаас нь хараад байгаа шүү дээ. Гэтэл үнэн хэрэг дээр хүн сэтгэлийн амьтан мөнх юм байдгийн байна. Монголчууд ч мөнгө тэнгэртэйгээ холбогдож мөнгө тэнгэрийн тэр гайхамшигтай тэр одоо даалгаврыг, үүргийг хүн төрөлхтөнд мөрдүүлэх тийм агуу үйлийг хийж чаддаг байсан тэр чадамжийг сэргээх цаг нь болсон юм байна гэдэг маань одоо бидний энэ хийж байгаа үйл бидний энэ мөнгө тэнгэрийн онц багшийн маань тэр тэнгэрээс буулгаж биднэрт өгч байгаа энэ болгон маань тэнгэрийн хуулийг л одоо бид нэр дахиж одоо мэдэрч таних одоо энийг мөрдүүлэх тэр цаг нь гарцаа байхгүй ирсэн юм а гэдгийг одоо гайхамшиг нь болчиход байна. Яаж гэдэг нь бол их ойлгомжтой. Яагаад гэхээр бид нар чинь зүгээр бие махбод оюун санаа хоёрыг бол хүн гэсэн талаасаа ойлгочод байна л дээ. Гэтэл харагдахгүй байгаа нөгөө далд бие талаасаа харах юм бол бидний сэтгэл далд тухамсар сүнсгээ чи маань мөнгө тэнгэртэйгээ холбоотой байж тэр хүн төрөлхтний тэр засах тэр бүх мэдээллийг цаанаасаа аваад тэрийг тэнгэрийн ташуур болж мөнгө тэнгэрийн хүчин дор нэгдэж агуу гайхамшигыг бүтээж хүн төрөлхтнийг өөрөө байлдан дагуулж чадчихсэн тийм гайхамшигтай тэнгэрийн хуудыг мөрдүүлэгчнэр байсан. Өнөөдөр яаж вэ гэхээр бид нэр дахиад газар усаа сэргээгээд таниад уул усынхаа хүчийг өөртөө хураагаад өөрийн биеийнхээ тэр дотоодынхаа тэр галыг асаагаад жинхэнэ онцлогтой мөнгө тэнгэртэй холбогдож чадаж байсан тийм ард түмэн шүү гэдэг тэр агуу нууцыг одоо жинхэнэ гаргаж ирэх таних тэр юмнаас холд байгаад хамгийн гол нь. Тэгэхээр бид нэр ер нь тэр өнгөрсөн үе рүүгээ эргээд харахаар зөвхөн нэг 13 дугаар 100 юм уу, нүүдлийн соёл юм уу, нэг Чингис хаан гэсэн нэг цөөхөн хэдхэн үгээр өнгөрсөн үеийг ойлгох гээд байдаг. Гэтэл тэр маань бүгдээрээ байсан, одоо ч гэсэн байгаа, ирээдүйд ч гэсэн байх болно гэдгийг бид нэр сэрх цаг болсон, ухаарах цаг болсон. Тэгэхээр мөнгө тэнгэрийн хүчин дор бид нэр нэгдэх цаг болсон. Өнөөдөр яаж юм
Зүгээр энэ нийгмийн ойлголтоор одоо биел болж байвал болоо, биел сайхан амьдарч байвал болоо гэсэн хувь хүний зөвхөн өөрийнх нь хувийн ухамсарын тийм нэгдэлд орд бид нэр яваад байгаа болоод үгүй тийм биш юм байна. Бид нар хамтрах ёстой юм байна. Тэр үтгээд Монгол орн чинь цөөгүүлгэнэ мөртөөд тийг тэр гайхамшигыг одоо гаргаж явсан тэр ард түмэн маань өнөөдөр сэрэг цаг нь болсон юм байна. Цаг нь болсон юм байна гэдгийг бид нэр одоо ойлгуулахын төлөөд энэ үүдийг хийж яваа. Ер нь маш мундаг хүлээж авч байгаа. Дотоодоос сэрж байна. Тэр сүнсэн биеийн сэрж байна. Ер нь хүний чинь далд харагдахгүй байгаа би чинь бидний энэ нүдэнд л харагдахгүй байгаа болохоос тэр амин орон гал гэж яриад байгаа тэр маань тэртэргүй тэр мөнгө тэнгэрч байгаа орчдын ертөнцийн давтамж долгионоор бид нар чинь холбоотой байдаг. Тэрийг орхигдуулчиад байгаа хамгийн гол сул тал нь л болчиход байгаа юм. Таны мөнгө тэнгэртэйгээ холбох тэр чадвар Монгол хүн болгонд байгаа юу? Тэгдгүй аах нь бүгдд нь байгаа. Хамгийн гол нь тэрийгэ сэтгэлээрээ хүлээж авах уу холбогдох аргаа мэдэхгүй байгаад л байна. Мэдээж махан бие, сүнсэн бие гэдэг хоёр бие байгаад тах шүү. За дотоод сэтгэлээ бол мөнгө тэнгэртэйгээ холбоод сэргээчж болж байна. Махан бие. Тийм, ер нь ийм очиртай штэ. Хүний нүдэнд харагдж байгаа бие махбод байна. Далд байгаа бие хоёр байна. Энэ хоёр чинь хоёулаа салшгүй холбоотой арга бидэг гэсэн үг. Бид нар өнөөдөр арга талаасаа амьдраад байгаа. Арга тал үнээр гайхамшигтай сайхан байна. Яг мэдээж энэ чинь мөнгө төгрөгөөр хэмжигдээд байгаа юм шиг харагдаад байгаа боловч шинж ухаан хөгжөөд хүний энэ бие махбодыг гоё сайхан харагдуулах, эрүүл саруулах юм хийгдэж байна. Гэвтэл нөгөө бие махбод маань өөрөө нөгөө талаас харах юм бол тэр биеийг ухаан талаас харах юм бол сэтгэл ухамсар сүнс нь тэнцвэртэй байж иж тэрнээс хамааралтай болчиход байна бие махбод. Хичнээн сайхан өнгөлөөд, хичнээн сайхан тордож байсан ч гэдэгсэн цаана байгаа сэтгэлийн биеийн тэнцвэртэй байж иж тэр сэтгэлийн биеийн нэг үргэм тэгш дүүрэн сайхан хүн өөрөө тэр ажиргал тэр эрүүл саруул амьдралаа сайхан болгох цаана сэтгэлийн биеийг тэгшдэг тэр арга тал нь хоцорсон яваад байна. Тэгвэл бид нэр одоо өнөөдөр энийг яг таньж мэдснээрээ хүн сэтгэлийн амьтан шүү гэдэг талыг таньж мэдсээрээ бид нэр өшөө давуу талыг Монгол хүний тэр онцлогтой давуу тал мөнгө төгрөгтэй холбогддог энэ давуу тал яг энэ дундаас гарч ирэх хэрэгтэй юм. Арга билгийг хослуулж ээж гарч ирж жинхэнэ хүний мөн чанар нь гарч ирэх юм аа гэдэг юм байна. Дөнгөсөө таны яриаг сонсож байхад сэтгэлгээндээ өөрчлөлт гаргах цаг болсон гэдэг жишээ үү те. Тэгэхээр яг төрийн бас байгууллагын хувьд одоо залуучууд руу чиглэж байгаа үйл ажиллагаа байгаа юу? Магадгүй би бодохдоо залуучуудынхаа сэтгэлгээг өөрчилж чадчихэж бас цаашаа Монгол улсын ирээдүй харагдах юм болоо гэж бодоод байна. Хамгийн энгийн жишээ шүү дээ. Төвшинбаяр аварга, Олимпийн аварга болоход Монгол тэр чигээр боссон шүү дээ. Хэний ч шахал шаардлагагүйгээр энэ юу хэлж ийм нэхэр хүний дотоод сэтгэл тийм хүчтэй гэдгийг л харуулж байгаа. Тэгэхээр бид нар хин нэгэн удирдагч, хин нэгэн багш гэхээс эхлээ одоо бид өөр лугаа харах цаг болж айл гэрийн хойморд байгаа эзэн хүн та үнэхээр таныг орж ирэхэд гэр чин бүлээцэж гин үү? Бүлээн дулаан болж гин үү? Аль эсвэл уур амьсгал өөрчлөгдөж гин үү гэдгийг бид харах цаг ирсэн баг. Тэгэхээр бид нар магадгүй өрхийн тэргүүнүүд нь архинаас болоод тий одоо авгаа хүүхнээс болоод ямар нэгэн байдлаар өөрийнхөө одоо эзэн байх тэр эрхээ алдсан биш байгаа. Тий. Тэгэхээр бид одоо яг энэ цаг үед юу хийх ёстой? Сэтгэлгээгээ яаж өөрчлөх ёстой? Бодлоо яаж өөрчлөх ёстой? Энэ дээр бид анхаарах ёстой. Бид нар таатай бодлыг бодоод байна уу? Таагүй бодлыг бодоод байна уу? Одоо би телевизтэйгээ суугаа барьчаал телевизтэйгээ ирэлдэл сууж шүү дээ. Тий. Хүүхдүүд маань Google-тэй кинотой яриад Google-тэй киноноос юу сурч аваад байгаа. Яг энэ цаг үед телевиз, радио маань яг энэ хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөхөд ямархуу түлхүү нэвтрүүлэг өгöd байгаа. Яг тэр түлхүү нэвтрүүлгийг өгч байгаа тэр хүмүүст одоо ямар цаг гаргаад байгаа, ямар боломж нээгээд байгаа гэдэг дээр бид анхаарах. Бүх талаар анхаарах ийм цаг ирчихсэн байна. Миний хувьд сэтгэл сүнс гэж ярихаар биеэр л мэдэрж ийж, биеэр та бүхэнтэй уулзж ийж энэ зүйлүүдийг ойлгох юм шиг санагдаад байна л да. Мянга хэлгээр нэг үз гэдэг шиг. Одоо магадгүй та бүхэн одоо Монголын ард иргэдэд зориулсан арга хэмжээ, уулзалт, семинар юу гэдгийг тийм бүхнээсээ бас одоо ойрын зорилтуудаас. За, өнөөдрийн болох гэж байгаа энэ хаадын чуулганд маань ирсэн ирчүүд маань үнэхээр хямар цог зална сэргэх юм байна. Гэхдээ бид нэр альва зүйлд эргэлзээд их байдаг шүү дээ. За энэ хүмүүс юу л их ч юм бол мөнгө тэнгэр л гэж яриад байна. Магадгүй нөгөө нэг мөрөөдлийн хитэн багийнхан янз бүрээр ярьж байгаа. Тэгэхээр ингэж ярьж байгаа хүмүүст ч гэсэн талархах хэвээр. Монголчууд чинь аль болох ингээд олон
сенсац болсон юмдаа бүр илүү их дурлж идэг шүү дээ. Тэгэхээр энэ хэвлэл мэдээлэлээр багшийн минь бас янз бүрээр хилээд байгаа энэ улсуудад ч гэсэн талархахаас өөр арга байхгүй. Энэ болгонд ерөөсөө энэ мөнх тэнгэрийн онсын хийгээд байгаа үйл ажиллагааг ард түмэнд сурталчилж байгаа бас л нэг хэлбэр юм байна. Тэгэхээр энэ одоо арга хэмжээнд хүрэлцэд ирснээр өнөөдөр тэр эрчүүд маань юу их хөөхөөр арга гэртээ юу хийх ёстой юм. Үр хүүхдээ яаж хайрлах ёстой юм. Тэгээ магадгүй зарим нь ширүүн ааваасаа их айдаг шүү дээ монголчууд маань. Тэгэхээр айн гэдэг бол айдсын айдас биш юм. Айн гэдэг бол хүндэтгэл байх учиртай. Гэтэл энэ нь айдсаар солигдсон. За нөгөө аав арх уугаад ирэх болов те хурж ирээд агсан согтуу тавих болов гэсэн ийм айдсуу заримдаа хүлээж идэг. Тэгэхээр энэ өрхийн тэргүүн ямар байх ёстой, ямар ёс чудагтай байх ёстой, түүнийг яаж сэргээх ёстой, яагаад бид нар энэ болгоноос алдчихад байгаа, яагаад гээгдчихэд байгаа, яагаад ийм ховор заяанд төрчөө те дэлхийд тэнгэрт хамглаастай ард түмэн шүү дээ бид нар тэнгэрээс тэтгэгдэж газарт бүхлэгдсэн ард түмэн. Урд нутагт маань өчнөө л олон өлсгөлэн нэрвэгдчихэл байсан. Хойд нутагт маань өлсгөлэн нэрвэгдэжсэн. Гэтэл Монголын ард түмэн төдийгөөс өдөөж ил түүхээ бичээд өлсгөлөнд нэрвэгдэлгүй үдий зэрэгтэй явж штэ. Одоо юунд гундаад байгаа юм бэ? Тэ гар хөл бүтэн байна, нүр ам бүтэн байна, үр хүүхэд байна, гэр бүл хань ижил байна. Тэгэхээр бид яг энэн дээрээ дөрөөлөд босох тэр цаг л болцсон. Бид юм л бол мөнгө ярьж байна. Одоо бүр 100 яриад эхэллээ. Бид юуг дууддаг ард түмэн билээ. Тэрийг бас бодчих хэвээр. Нөгөө амны бэлгээс аштын бэлэг гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр их сайхан бэлэгтэй сайхан бодлоор энэ юунд чуулгандаа ирэх хэрэгтэй гэж та бүгдээс хүсэх байна. Энэ бол гайхамшигтай зүйл болох болно. Итгэлтэй гэсэн тийм ээ. Хаан ухаан чуулга ингээд за ерөнхийдөө бол дан ирчүүдийг хамруулж байгаа. За энд та сая бол ярианд ерөнхийдөө дурдлаа л да ингээд ирснээр маш олон зүйлийг сурнаа тий мэдэж авнаа гэд тэгж магадгүй ороод гарсан хүн одоо яг тухайн чуулганд болж явах тэр хугацаанд яг өөртөө ямар нэг өөрчлөлтийг авч чадах болоо юу гэж бодож байна. Өөртөө ихтэй л байх хэвээр тий. Та жишээлбэл нэг найз бүсгүйтэй танилцах уу тий. Тэгээд нэг уулзна гэдэгтээ нэг л эргэл зүйтэй байвал та шууд очиж чадахгүй шүү дээ. Тий. Та ихтэй байгаа л би энэ бүсгийн хайрыг татаж чадна, би энэтэй нөхөрлөж чадна гэдэг тэр зориг байхад чинь тэр эмхтэй шууд хараад тэр охин хараад шууд баг мэдэрнэ. Тийм. Тэгэхээр энэ итгэл сэтгэл зүтгэл гэж хүнд байдаг. Гэтэл бид нар яг тэрийг бүрэн зориулж чаддгүйгүй юу гэдэг дээр л асуудал үүсдэг шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн тэр шуулган дээр маань одоо хөх тэнгэр мөнх хөх тэнгэр гэж бид нар яриад байна. Үнэхээр энэ тэнгэрээс тэр бууж ирж байгаа тэр зүйлүүдийг манай ялангуяа манай залуу үеийн одоо залуучууд маань танилцуул нөгөө залуу үеийнхэнд юу сургуу юу хэлж байгаа юм бэ гэсэн шүү дээ. Тэгэхээр тэр бууж ирсэн тэр үнэхээр шүлгэлж байгаа мэт боловч тэр үнэхээр хүмүүс юу хүргээд байгааг авах хэрэгтэй. Мөнх тэнгэрийн онс мөнгө сарвал багш маань одоо тасралтгүй 8 цагийн турш олон түмэнд хандсан ерөөлийг айлтж чадчихжээ шүү дээ. Энэ бол дэлхийн гайхамшиг. Бид нар чинь гадагшаа яваад одон медаль аваад цуглуулад ирэхээр тэр хүмүүсээ үнэлдэг тийм ард түмэн болчиход байна шүү дээ. Энд байгаагаа биш гадагшаа яваад гадныхан үнэлээд ирэхээр манайх үнэлдэг цаг болсон байна. Тэгэхээр энэ цөөхөн ард түмэн яагаад дэлхийд танигдаад байгаа? Жил ирэх тусам дэлхий яагаад бид нарыг хараад байгаа гэдэг гайхамшигтай. Тэр өдгөө дэлхийн топ 5 удирдагчийн нэг энтхийн ерөнхий сайд хүртэл Монголд хурж ирээд бясалгал хийгчтэй уулзсан тийм тохиолдол байгаа шүү дээ. Тийм. Энэ бол Монголын түүхэнд байгаагүй тэр гайхалтай зүйл юм байна. Тэгэхээр энэ бясалгал энэ 70 тухамсар 70 ертөнцийн тухай ойлголт дэлхийд дахинд үнэхээр энэ дээр Монгол тесрэлт хийн гэдгийг тэд харж байгаа. Биднээс төрүүлээд харчихсан байгаа. Тэгэхээр энэ болгон өнөөдөр ирсэн энэ зочд маань үнэхээр азтай хүмүүс гэж өөрийгөө бодож байна. Хаан ухаан эрдмийн чуулган маань хаана хэдэн цагаас болох вүлээ? Тэгэхээр соёлын төв өргөө талбайн зүүн талд байгаа тийм ээ. Өнөөдөр бас их онцлогтой өдөр шүү дээ. 12 сарын 22 гэдэг маань орчдын ертөнц од гарагсын тохиолдол хүртэл одоо хамгийн богино өдөр урт шөнө дээрээс нь одоо бидний ярьдгаар хийсэг хэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бас их од гарагсын тийм тохиолдол болж байгаа. Энэ их гайхамшигтай өдөр их учиртай. Тийм сайхан учиртай өрөөдтэй ийм сайхан одоо хаан ухааны одоо Монгол эрчүүдийн сайхан чуулган болох гэж байна. За энэ чуулган маань өнөөдөр 15 цагаас хэлээд байгаа. Бас мэдээж бид нар бас өмнө нь хийсэн үйлүүдийг яг олцоо ер нь хүмүүст өөрсдөө сэтгэлээрээ маш их хүч чармаалт орж байж ингэж үн ханшгүй мөнгө төгрөггүйгээр хийж явуулж чаддаг байсан. Одоо ч гэсэн явуулсаар байгаа.
Өнөөдрийг бодоод 10,000 төгрөгийн бас үнэтэй. Ягаад гэвэл бас эндээс бодоод Монгол хүмүүс үнэхээр сэтгэл гаргаж байгаа юмыг үнэлж сурах хэрэгтэй. Цаана энэ чин хүмүүсийн хийж байгаа зүйл маань бүгдээрээ бас л тэр хүмүүсийн төлөө хийх гэж байгаа учраас энд бас бид нар анх удаа ер нь 10,000 төгрөгөөр үнэлээд одоо Монгол эрчүүдтэй жинхэнэ ирээдүйд нь бид нар яавал эвтэй байж, сайхан сэтгэлтэй байж, зүтгэхтэй гаргаж өөрсдийгөө болон тэр үлээ эх орноо Монгол түмнийг ийм сайхан одоо нэгтгэж чадах уу? Мөнгө тэнгэрийн хүчинд дор нэгдэн гэдэг бодоод бас цаанаасаа учиртай мөнгө тэнгэрийн хүчгүүгээр бид нар нэгдээч бас хоод явахгүй. Яагаад гэвэл хүний нөгөө дал бие сэтгэл ухамсар сүнсгээд идэг маань тэтгэж өгчээдэг тэр мөнгө тэнгэрийн агуу тэр хүчийг өөртөө оршоож авчээж, суулгаж авчээж бид нар жинхэнэ Монгол хүний төр толгойн гал нь асч байдаг учраас бид нар заавалчгүй энэ үйлэнд ирсэн Монгол хүмүүсийн одоо эрчүүдийн маань хямран сэргэж тэр тэнгэрдэг тэр хямрдаг гэдэг үг маань гадна талаас харагддаг. Тэр их гайхамшигт хүч чадлыг хурааж авахт нь бид нэр туслахын, хамтрахын бас их бусад ямар нэгэн чуулгадаас бас идэвх онцлогтой тэр хүмүүс яг тэр хямрдаг тэнгэрдэг байдлыг өөртөө татаж суулгах тэр бас тийм зан үйлүүд энэ дээр болно. Одоо тэгэхээр энд ирсэн Монгол одоо эр хүн болвол ер нь ирээдүйн Монгол орныхаа нэг онцлогтой энэ сайхан яг цаг үед л одоо цаанаас тэнгэрээс явуулж байгаа эрчүүдэнд ирэх болов гэж бид нар харж байна. Эрчүүдийг уриалж байгаа хаа ухаан гэдэг энэ одоо эрдмийн чуулган гэдэг ирж шít. Магадгүй эмэгтэйчүүд маань бас үзчихэж магадгүй л дээ. Эмэгтэйчүүд бид бүгдийн хатан ухаан хаачва, хатан ухаан лекц ерөөхдөө болох мөн дөнчлэн энэ тус төрийн бас байгууллагт эмэгтэй хүний оролцоо хэрэг вэ? Бид ч гэсэн одоо Монгол үндэстэн Монгол цэстэй хүмүүс шүү дээ. Ер нь Монголын эмэгтэйчүүд маш хүчрхэг байсан. Хаатаа хөглөж, хаатаа өргөж явсан тэр сайхан эмэгтэйчүүд маань одоо ч гэсэн нийгэмд манлайлах үүргийг гүйцэтгэж яваа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр зөвхөн эрчүүдээр зогсохгүй манай манлайлагч эмэгтэйчүүд хүртэл оролцох боломжтой юм шүү. Тийм хаттын чуулган түрүүчийн 7 хоногт бас Монголын үйлдвэрчний хэвлэлийн соёлын төв ордонд болоод өнгөрсөн. Гэхдээ бидний үйл ажиллагаа цаашдаа үргэлжилнэ. Тэгээд түрүү нэг зүйлийг би бас дурдлаггүй өнгөрсөн байна. Багшийн маань энэ 3 жилийн үйл явцад багш маань би хэлжсэн шүү дээ. Бид нар төрсэн цагаасаа эхлээд энэ орвоо дээр юу хийхээр ирсэн бэ? Энэ өгөгдөл байдаг. Энэ өгөгдлийг багш маань түүний сүнстэй холбогдож хэлдэг байна. Тэгээд гайхамшигтай юм нь юу ихээр тэр хүний туулсан тэр зам, туулж ирсэн замнал амьдралдаа алдаж онжсэн энэ болгоны зөвхөн өөрийнх нь сүнсний мэдээллийг өөрт нь хэлж өгдөг гайхалтай. Тэгээд ирэхээр хүн чи одоо магадгүй таныг ингээл оруулаа гэтэл та тэгж явсан юм байна. Тэгж ирсэн юм байна. Ийм зүйлээс та унж исэн юм байна. Ийм зүйлээс өвгөт чинь таны дээшээ өргөх гээд тахад та одоо тэр зөрүүдлээд ингээд явсан юм байна гэдгийг маш сайхан ерөөлөөр өргөж өгдөг хүнийг. Тийм. Анх намайг ингээд үзэхэд би бас үл итгэгч хүн шүү дээ. Би үл итгэгч хүн. Би 2002 оноос хойш Монголын ширээ амьдрах ухаан төвийн одоо тусгай хөтөлбөрийн багшаар шоронгуудаар хичээл хийж явж ирсэн. Түүх маань л ерөөсөө энэ цаг үед энэ сайхан эрчүүдийг өнгөлж хурцлах тэр хар нөхөнд хоригдож байгаа тэр залуучуудын хямрыг сэргээх энэ нарны сайхан амьдралд нь гаргаж ижи автаа учруулах тийм л хувь тохиол байсан юм билээ. Тэгээд сая одоо өршөөлийн хуулиар ер нь хэд хэдэн удаа өршөөлийн хууль гарсан боловч нэг 1000-аад хүн суллагддаг бол энэ удаагийн өршөөлийн хууль бараг 3-4 мянган хүнийг хамарсан юм гайхалтай зүйл болсонд би өөрийн зүгээс дотор их талархаж баярлаж явдаг. Энд миний оруулсан өчүүгэн ч гэсэн хөв нэмэр байгаа шүү гэдэгт өөрөөрөө юм бахархаж явдаг. Тэгэхээр Монгол хүн болгонд өөрөөрөө бахархах тэр сүр сүлд хүч гэж байгаа. Нөгөө тэнгэр нь хайсан амтан гэдэг тэнгэр тэтгсэн гэж ярьдаг шүү дээ. Тийм. Тэгэхээр бид нэр тэнгэр маань яагаад хайцсан байгаа юм бол? Яагаад та хямар цог золгүй яваад байгаа? Та яагаад амьдралд гундаад байгаа? Тэгэхээр энд ирснээрээ та тэр гайхамшигтай мөнгө саруул багшийн тэр ерөөлд та багтах юм байгаа. Тэр ерөөлөөс та үнэхээр тэр дотоод сүнс чинь та сэрх юм байна. Мөнгө саруул багшаас сонсох юм байгаа гэдэг чинь тэгэхээр мөнгө саруул багшаад нэг хүн болгонд хэлнэ гэж байхгүй нийт даяар нь хэлэх байх болов. Тэгээд ерөнхийдөө бас үзэгчд маань бодож иж магадгүй онгод яриад ингээ хүнийг хэлж өгөх гээд байгаа юм болов. Ямар хүн ирээд юу ярих гээд байгаа юм бол гэж би бас яг бодож байна. Бөө онгод гэж бодож байсан. Тэгэхээр ямар нэгэн шашны оролцоо байгаад байна уу гэсэн тийм ойлголттой байтлаа л дээ.
Энд ямар ч шашин житлэгийн холбоо байхгүй. Монголчууд эрт цагаас эхлэн тэнгэртэй холбоотой ард түмэн байсан. Тэнгэртэй холбогдож чадсанараа Чингис хаан дэлхийн талыг эзэгнэж чадсан. ертөнцийн хуулийг тэр даган биелүүлж чадсан. Бид ертөнцийн хуулиас гажснаас болоод энэ цаг үед ингэж амьдраад байгаа. Бид бүр алтан дэлхий болсон хэвлийг ухаж эхэлж байсан шүү дээ. Хин ч ээж байгаа хэвлийг ухадгүй. Гэтэл магадгүй ухах газар гэж бас байж байна. Ухах дуу газар гэж байна. Тэгэхээр төдийгөөс өдий ботлоо өвгдээц маань уул усныхаа нэр усыг өртөл өгөхдөө өгчихсэн байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр бид нар үнэхээр уул уурхаагаа сайхан нэг хэсэг мандал уул уурхад орцсон сайхан амьдрах юм шиг бодож ирсэн шүү дээ. Энэ биш байх гэдгийг харуулчихлаа шүү дээ. Тийм. Тэгэхээр би энд бас Мөнх тэнгэрийн онш Мөнх Саруул багшийнхаа дээр жоохон тодруулаад бас ингээд хэлж бодлоо. Ер нь Мөнх Саруул багш бол цаана тэнгэрээс өөрөө тэр тэнгэрийн одоо хуулийг хүн төрөлхтөнд хэрэгжүүлэх одоо хүн төрөлхтөнд одоо юу гэдэг гүйцэлдүүлэх тэр зүйлийг хийхээр томлогдсон тийм хүн гэж ойлгож болно. Бид нар бол яг зүгээр өөрсдөө хоорондоо ингээ харилцаад үг хэлээрээ ойлголцоод байдаг болвол тэр хүний тэр сүнсэн биеийн тэнгэрээс одоо хүн төрөлхтнийг яаж засах уу, яаж сайхан болох уу, Монгол орныгаа засах уу гэсэн тэр сүнсэн биеэрээ холбогдож өөрөө ямарваа нэгэн байдлаар оюун санаанд таслагдахгүйгээр шууд тэнгэрээс холбогдож өрөөд хэлбэрээр тэнгэрийн туулс хэлбэрээр хүмүүст хүргэж чаддаг тийм цаанаасаа онцгой одоо томилогдсон тийм хүн. Ийм хүн ер нь ховор. Гэхдээ өмнө нь бол тэр их эзэн Чингис хааны хажууд бас яг ийм гэж холбогддог ийм агуу хүн байсан. Тийм учраас бид нар тэнгэрээс өгч байгаа тэр өвгдөг, даадгуур, зардаг айлтгадыг дамжуурна гэдэг маань тийм учраас Мөнх тэнгэрийн түлхүүр онс гэсэн тэр агуу эрхэм нэрээр нэрлэгдээд манай энэ байгууллага хүртэл яваад байгаа онцлог нь Мөнх тэнгэрээс бид нарыг удирдах бид нарыг ийм үүдийг хийж байгаамаа. Тэр хийх цаг одоо юу гэдэг орон цаг зай хизээ хийх үү гэдгийг өмнө нь зардаг бууж иж дандаа бид нар энийг дамжуулдаг. Өөрсдөө нийлж байгаа. За одоо монголчуудаа нэг ийм юм хийчихье. Одоо нэг ингэчий гэж яриад байгаа юм биш. Тэнгэрээс өгөгдөж, хэлэгдэж, дамжуулагдаж байж ч бид нар тэр цаг хугацаа минутад нь энийг ард түмэндээ хүргэж байгаа. Тэгэхээр энэ бол гайхамшигтай л да. Яагаад гэвэл монгол хүмүүсийн онцлог давуу байсан тэнгэр язгууртай хөх толгодоо гэдэгний нууцн ердөө энд тэнгэрээс цаана удирдахтай байсан бидний болох ч байгаа бүх зүйл маань өмнөөс төлөвлөгдсөн байсаар байдаг гэдгийг баталж байгаа гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр бид нар зүгээр нэг хэдэн хүн нийлээд ингээд Монгол орныг сайхан болгох юм биш. Мөнх тэнгэрийн хүчин дор тэр өгөгдөд даадгуур айл дүүрийн дагуу явж иж алдаа гаргахгүйгээр явж иж Монгол орн минь сэрн хүн одоо юу гэдэг Монгол хүмүүний сайхан одоо энэ зам руугаа голдордугаа орох бүх юм хийгдээд байгаа. Энэ бол цаанаас тэнгэрийн өгөгдөр бүгд хийж байгаагаар онцлогтой. Орчин үеийн залуус маань гадаад улсыг их шүтдэг болжээ. Тэг ингээд гадаад л гэх юм бол сайхан юм шиг тий. Бүх юм гадаад чиглэлөө явж байна л та тий. Тэгэхээр Мөнх тэнгэрийн онс төрийн бас байгууллагыг харахад бол үндэсний одоо өв соёлыг, үндэсний сэтгэхүйг хөгжүүлэх зорилготой байгуулагдсан юм болоо гэж би өөртөө харж байна. Тэгэхээр эр хүний жудаг хаан ухааны талаар та бүхэн бас ярьж өгөөч. Эр хүний жудаг хаана хугардаг вэ гэж хошин шог дээр хүртэл ярьж байна л да. Тэгэхээр тий эр хүний ноён нуруу хүннүү гүрнээс улбаатай одоо Монголын түүхэнд үнэхээр харамгаа гавья байгуулсан тэр Баатар Ирсүүд гайхамшигтай сайхан хатан ухаантай эжийнэр энд тодорн гарч байгаа. Энэ Мөнх Саруул гэдэг энэ хүн маань ерөөсө 181 мянц дээдэс мянган сайхан бурхтыг энэ цаг үед өөрийнх нь биеэр та тэр хүн мөн байна гэж тодруулахаар ирсэн, үүрэгтэй ирсэн хүн баг. Тийм одоо түрүүний миний хэлээдсэн одоо 500-аад хүн одоо энд тодорчод байна гэдэг маань тэр хүмүүсийн Монгол улсын төлөө зүтгэж байсан тэр баатруудын тэр сайхан хатан ээжүүдийн сүнсийг л одоо дамжуулж та тэр хүний сүнс байна шүү гэд ингээр зарим хүмүүс одоо гайхаж байгаа шүү. Тийм ингэж ер нь юу байх юм гэл ингээд өөртөө эргэлзээтэй ингэж хандж байгаа. Гэтэл зүүд нойроор нь бус өөрт тохиолдож байгаа үйл явдлаар нь тэрийг нотлон ингэж харуулж идэг. Баталгаажуулж өгч идэг өөрт нь. Тэрийг хин нэгэн баталгааш. Чи харваас тийм хүн байна гэж биш. Тэр дотоод сэтгэл нь
өөрөө ерөөсөө тэр үйлийг хийж явсан тэр ааш авир характерын тухайд ч гэсэн ер нь өөрт нь дотроос нь байж байгаа юм байна. Тэгэхээр багш маань энэ одоо 3 жилийн үеийн хугацаанд ерөөсөө энэ хүмүүсийг тодруулах үүрэгтэй ирсэн хүн. Тэрнээс үзмэрч бариад чиг хин нэгний амьдралыг үз чараад их юм байна, ингэх юм байна гэж ирсэн хүн биш юм байна. Тийм биш. Аянда тэр хүний одоо жишээлбэл би таны туулсан замыг ингэж яриад чи ингэх ёстой юм байна. Өвөг дээдс чинь Тэнгэрээс чамайг харж яддаг юм байна. Чамайг ийм ажил хийлгэх гээд байгаа юм биш үү? Чи Монгол түмнийхээ төлөө ийм үүрэгтэй ирсэн гэдгийг аянда мэдрүүлээд ирэхээр цаанаасаа гадаад дотор явж байгаа манай энэ холон залуучууд эрдэм номын мөрийг хөөгөөд энэ амжилгаагаа дээшлүүлэхээр явж байгаа сайн хэрэг хэдий ч гэсэн цаг нь болохоор тэд бүгд их орондоо ирнэ. Энд нэг санаа зовх явдал байхгүй. Тийм. Монголчууд гигэн сайхан бодлын хүчээр гайхамшигтай сайхан нийгмийг байгуулж исэн одоо ч тэр дахин байгуулах тэр цаг нь ирсэн гэж бодож байгаа. Сая одоо магадгүй бидний яриаг сонсоод та сая багшийнхаа талаар ярьлаа шүү дээ, тийм ээ. Тэгээд асуучих юмсан гэж байгаа хүн байгаа бах. Тэр хүмүүс яаж холбогдох вэ? Би одоо жишээ нь тэ ганцаарчлаа тий. Ганцаараа хийх боломж бас байгаа болоо. Боломжтой. Энэ өнөөдрийн цуглаанд ирсэн дотор би нэг юуг нэг азтай гэж хэлээд байгаа юм гэхээр тэрэн дотор бидний игнэнд ингээд ороод ирэх Монгол улсынхаа төлөө төцгөх цаашдаа төв дэлхийн төлөө зүтгэх олон эрдэмтэн, докторууд, эмч, профессоруд байгаа шүү дээ. Тэгээд тэр хүмүүс чинь одоо нэг сурсан эрдэмийнхаа тухай яриад байгаа. Тэ ийм байдаг, ингэж нотлогддог, ингэж батлагддаг гэж. Тэгэхээр шинжлэх ухаан талаас. Гэтэл энд орж ирснээрээ үнэхээр далд ухамсарын талаас тэр хүн ямар өгөгдөлтөй ирсэн. Одоо нөгөө ажлыг яаж зэгслээд илүү хүмүүст хүргэж болохоор байна. Илүү хялбар аргаар яаж хүргэж болохоор байна. Одоо бид нар хүмүүст хүргэх болохоор дандаа мөнгө цаасаар гацаад байна шүү дээ. За ингээд нэг номоо хэвлүүлчих гэхээр ингээд мөнгө төгрөг дутаад байна гэд. Аянда тэр хүмүүс одоо яг энэтэй холбогдож энийг нэнэндээ орж ирснээрээ тэр өөрийнхөө төрсөн одоо нөгөө мэдлгүүд нь аянда нэмэгдэж орж иж илүү их бүтээлд төрүүл хийхэд илүү төвхөмтэй болох юм байна. Хаан ухаан чуулганы үед бас урлагийн тоглолтууд байгаа гэж дууслаа л та тий. Урлагийн тоглолтоо харж магадгүй тэр их нөгөө өндөр сэтгэлтэй байгаа хүмүүсийг бүр нэмээд одоо нөгөө арга бэлэг хоёр хослно гэдэг шиг хослох юм шиг санагдаж байна. Урлагийн тоглолт бас ер нь бас яг 15 цагаас эхлээ хэдийр цагийн хугацаанд үргэлжлэх ямар хөтөлбөрүүдтэй байх уу гэдгээ бас яг үзэгчдэд дэлгэрүүлээд өгвөл тийм ээ. За бид нар цэргийн маршаар одоо чуулгана эхлэнэ. Тэгээд энд бол ихэвчлэн 70 80 90 оны мундаг цэрэг ирсүүд ирэх байх. Мөн эрчимтэй сайхан эрч хүчтэй хатан ижинүүд нь ирэх байх. Тэгээ олон сайхан одоо хөвгүүдийн аав нь болсон олон сайхан охтын ижин болсон тэр сайхан хүмүүс ирэх баха. Тэгээд энд болохоор мөнх тэнгэрийн тухай ойлголтыг бид нар товчхон өгнө. Тэгээ өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн хаан Чингис хааны он сургаалын тухай товчхон дурдаад өнгөрнө бид нар. Тэгээ Монгол эр хүний жудаг хаан ухааны тухай дэлгэрүүлж ярина. Тэгээд урлагийн тоглолтууд энэ тоглолтыг өндөрлөх тэр мөчид мөнх тэнгэрийн онс мөнх саруул багш маань гарч тэнд ирсэн бүх зочдыг сайхан хөрөөлөөрөө өргөж өгнө. Тэгээд тэр дотор байгаа зочдоос үнэхээр гайхалтай зүйлүүд маш их олон болох юм. Тэгээ одоо би өөр тий ягаад тэгэхээр болж байгаа тоглолт болгон болж байгаа үйл ажиллагаа болгоноос минь маш их олон хүмүүс манай игнэнд нэгдэж ирж байгаа. Та бүхнийг шингэн жүүс Кагомагаар дайлж байгаа таалагдж байгаа гэж найдаж байна. Тэгээ бидний ярилцах хугацаа маань бас яг өндөрлөх тийшээ хандж байна. Магадгүй бид хоёрын асууж амжаагүй та бүхний хэлхийг хүсч байсан тэр зүйл орхигдсон байх юм бол одоо хэлэх боломжийг олгоё тийм ээ. За өрх гэрийг толгоолсон эзэн хүн та хямра битгий унгаагаараа сүл сүлдээ өргөөрөө төмөн олондоо тусдаа энэ ертөнцид ирсэн гэдгээ мэдрээрээ ижигийн асран дээдлээрээ аавыг ачлан өргөөрөө үсээ тэтгэн жаргаагаараа гэж хэлж байна. Сайхан ерөөлөл Автоматар агш яваад. За тэгэхээр одоо монголчууд эвдээ байх үедээ хүчтэй байсан. Эргээд нэгдэх цаг нь болсон. Өнөөдөр зүгээр одоо өөрсдийнхээ хар амиа бодоод тийм ээ тусдаа хэдэн төгрөгийн хойноос явахтай гол нь биш. Бас их орноо Монголоо гэсэн сайхан сэтгэлээ гаргахыг нэгдэх хамгийн чухал. Мэдээж одоо гадуур дотор ярихдаа тэмцэх тухай ярьдаг. Тэмцэл гэдэг нь одоо сөрөг талаасаа гэсэн үг. Бид нэгдэх ёстой. Зөв тал дээр нэгдэх ёстой. Эх орныхоо төлөө Монгол хүнийгээ эрүүл сайрууд ирээдүйд аж аргалтай баяр баясгалантай сайхан амьдрахын төлөө нэгдэх ёстой. Бид нар нэгдэж чадвал бүгдээрээ нэгэн хүчээр одоо хамтаараа тийм ээ
бүхнийг одоо байгуулах хийх тийм боломжтой. Тэгэхээр энэ тэр тусмаа тэр мөнгө тэмдгийн хүчин дор нэгдэнэ гэдэг бол энэ дэлхийгч засах хэмжээний агуу хүч хавцах учраас Монгол хүний энэ их гайхамшигтай чанараа одын, таны, сэрий, ухаар цай энэ зүйлийг одоо би хандаж байна. Тэгэхээр эрхэм үзэгчдээ бас уриалж хэлэхэд би энэ хуу хаа ухаан эрдмийн чуулганд хүрэлцэн ирээрэй гэж уриалмаар байна. Яг тэгэхээр Монгол хүн болж төрснийг бид бүхэн ямар учир утгатай, ямар улс гүрэнд төрөөд, ямар өвөг дээдсийн одоо уламжлалаар яваад байгаагаа мэдэж авахыг хүсэх юм бол энэ хүү чуулганд хүрэлцэн ирээрэй гэж би урьмаар байна. Тэгэхээр Мөнх Тэнгэрийн онс гэхээр үнэхээр онс шиг маш олон асуултууд миний дотор эргэлдэж байна л да. Тэгэхээр энэ асуултуудын одоос харилтыг чуулганаас олж авах болов гэж хувьдаа бодож байна. Өнөөдөр соёлын төвөргөөнд 15 цагаас та бүхэн хүрэлцэн ирээрээ энэхүү хаан ухаан эрдмийн чуулган танд нэгийг бодогдуулсан. Магадгүй өөрийгөө таних боломж олгох болов гэж би хувьдаа бодож байна. Тэгэхээр өнөөдрийн зочидтой бид бүхэн UBS телевизийн одоо нэгэн хэсэг болсон телевизэн сэтгүүлийн дээжийг хүргэдэг байгаа Монголын одоо үндэсний брэнд гэсэн телевизэн сэтгүүлийг та бүхэнд гардуулъя. Телевизэн сэтгүүл маань шинэ жилийн баярыг тохиолдуулан маш сонирхолтой содон хүмүүстэй ярилцаж бас хэрэгтэй мэдээллүүдийг энэ удаагийн дугаарт багтаасан байна лээ. За баярлалаа. Тэгээ та бүхний өнөөдрийн зохион байгуулж байгаа чуулганд өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөж байна. За хоёр дүүдээ ч гэсэн толгомт нь гал мөг бадарч сэтгэлд нь хайрын гад очлон дүрлзэж үлгийд нь бяцхан өснө үнэгчлэн мишээж айл гэр бүхэнд ч өвгдийн цэцэн сайхан сургаал сонсдож байх болтугай гэдэг сайхан өрөөлдийг дахин өргөж байна. Батэршгэ. Эрхэм үзэгчдээ КПЦ ярилцлагын нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Та бүхэн ажлынхаа өдрийг эрч хүчээр дүр өнгөрүүлээрэй.